ухаалаг цэцэн хүү эцгийнхээ зааврыг ойшоож авдаг байхад тогуутай хүн хэний ч зэмлэлийг хүлээн авахгүй. Хүн сайхан үг хэлснийхээ үр дүнг өөрөө амсдаг. Харин хуурмч хүн хүч хэрэглэх тухай бодож явдаг. Үг яриагаан хянаж явбал амь насыг хамгаална. Харин бодлогогүйгээр ярьдаг хүн өөрийгөө хорлож дуустдаг. Залхуу хүний хүсэл хичнээн их байсан ч биелэхгүй. Харин ажилсаг хүн хүссэндээ хүрч сэтгэл хангалуун явдаг. Шудраг хүн худал ярихыг үзэн яддаг байхад хорон санаатан гудамжигтай бузар үйлийг хийж явдаг. Шудраг үнний замаар яваа хүнийг шудраг үнэн нь хамгаалдаг байхад хорон санаатнуудыг гэмт үйл нь хөнөөдөг. Зарим хүн баян хүний дүр үзүүлэгч цаанаа юучгүй хоосон байхад зарим нэг нь ядуу хүний дүр үзүүлэгч үнэн хэрэгтээ асар баян байж чадна. Баян хүн өөрийгөө хамгаалахын тулд мөнгө хөрөнгнөөс зарах хэрэгтэй болдог байтал ядуу хүн рүү хинч дайран довтлохыг боддоггүй. Шудраг хүний амьдрал үргэлж гэрэлтэй байхад хорон санаатны амьдрал харанхуйгаар төгсдөг. Ойврогон хүн омог бардам зангаасаа болж хэрүүл маргаан үүсгдэг. Харин бусдын зөвлөгөөг хүлээн авдаг хүн ухаалаг болохон харуулна. Хялбархан олсон мөнгө амархан дуусна. Харин аажмаар хоримтлуулсан мөнгө хуралддаг. Хүсэл нь биелээгүй идэх хүн сэтгэлээр ундаг байхад биелсэн хүсэл нь амьдрал тэтгэгч мод мэт сэтгэлийг сэргээдэг. Бусдын зөвлөгөөг үл ойшоогч хүн эцтэй сүйрч дуустдаг байхад бусдын зөвлөгөөг хүндэлдэг хүнд шагнал оногдно. Ухаалаг цэцэн хүний сургаал амьдрал тэтгэгч булаг мэт агаад үхлийн өрхөнд орохоос хамгаалж чадна. Ухаант хүн хүндэтгэл хүлээн. Харин үнэнч байж чадахгүй хүний явах зам бартаатай. Ухаалаг хүн юу ч хийсэн мэдлэг чадвараа харуулдаг байхад тэнэг хүн юу ч хийсэн тэнэг болохоон илчилдэг. Найдвар муутай илч гай тарьдаг. Харин итгэл найдвартай илч амар тайвныг авчирна. Юм сурхаас татгалздаг хүн хоосорч ядуурн гудамжигт ундаг байхад бусдын зэмлэлийг хүлээн авсан хүн нэр хүндтэй болдог. Хүний хүсэл биелэх нь сэтгэлд тааламжтай сайхан агаад ёрын чанараа хаях бодлыг тэнэг хүн үзэн ядна. Ухаант хүнийг дагсан хүн ухаалаг цэцэн болдог. Харин тэнэг хүнийг дагсан хүн хохирол үзэж зоддог. Гэмт хүний араас гай дагдаг байхад шудраг хүнд шагнал оногддог. Сайн хүн нас барахтаа ач нартай хүртэл их өв хөрөнгө үлдээдэг байхад гэмт хүн нас барахад эд хөрөнгө нь шудраг хүний гарт ордог. Ядуу хүний атар газар арвин ургац өгч мэдшгүй ч шудраг ус байдлаасаа болж гар хоосон болж мэднэ. Хүүгэн зодож шийтгэхээс татгалздаг хүн төрсөн үрээ үзэн яддаг гэсэн үг. Харин хүүдээ хайртай хүн хатуу дэглэмтэй өсөгдөг. Шудраг хүн ямагт гэдэс цатгалан явдаг байхад хорон санаатны ходоод ямагт дун дуур байдаг.